За иргэдийн шударга шүүх хүсэл зорилгоо нэгтгэхийн үндэсний хөтөлбөрөөс та бүхэнд ээлжид мэдээлэл хийжээ. За бидний өнөөдрийн мэдээлэл хийх гол сэдэв бол сүүлийн үед улсын их хурлаас батлагдах гэдэг энэ хууль тогтоомжууд зарим улсын их хурлын гишүүд улс төрчдийн санаачилж буй хууль тогтоомжууд түүний агуулга за ер нь бол одоо монголчууд бид дуу хоолойгоо нэгтгэж одоо энэ эрх хэрэгчлөө Монгол улсын тусаар тогтнол үндэсний аюулгүй байдлын төлөө хүчээр нэгтгэхгүй бол болохоо байжчээ гэдгийг бүр та бүхэнд одоо бүр хэлэхгүй болохоо байсан байна. За бид бол 2015 оны 100 бол наадмаар одоо баярлах ямар ч шалтгаан алга байна. Бид одоо юу баярлах байтугай юм болоод байна. Тэгээ одоо энэ Монгол улсуудын улс төрчдийн ёс зүй нөгөө их оронч байх, үнэн чудраг байх гэдэг зүйлүүд нь одоо бүр алдагдсан. Тэгээ дээрээс нь одоо энэ ашиг сонирхлын зөрчил бүхий хууль тогтоомжууд санаачлаад байгаа. За бид өнөөдөр энэ эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай Монгол улсын хууль гэдэг энэ төсөл биднэрдээ байж юм л да. Энэ хууль болон нөгөө авилгатай тэмцэх газрыг татан болгох тухай хууль санаачлаад байгаа Монгол улсын ерөнхий сайд байсан Норвегийн Алтан уяг түүний ёс зүйн талаар бид нар өөрсдийн байр суурийг илэрхийлэх гэсэн. Энэ бол хязгаарч байж болохгүй. Өөрөө төрийн өндөр албан тушаал хасч байгаад тэгээд албан тушаалаас огцроод тэгээ өөрийнх нь эргэн тойрны хүмүүс эрүүгийн хэрэг шалгагдаад авилгатай тэмцэх газар шалгагдаад байж хахад өөрөө магадгүй шалгагдах үнэлэлтэй шүү дээ. Одоо тэр олон бондуудын мөнгө төгрөгийн зарцуулалт өнөөдрийн хүртэл ард түмэн бидэнд тайлагнагдаагүй. Гэвтэл өнөөдөр энэ өөрийг нь шалгаж байгаа хуулийн байгууллагыг татан буулгах хууль санаачлаад явж ийн гэдэг нь энэ Монгол улсын улс төрчид ёс зүй байна уу? Энийг жоохон ичид зовох юм байна уугүй одоо бүр энэ ичгээ байцсан байна шүү дээ. Маш их алдах юмтай болцсон. Алдах юмтай болцсон учраас одоо юу одоо бодож байгаа л одоо бодсон юмны дуу хоолойг нэгтгэж хууль болгож хуульчлах гэсэн үндсэн үүргээ мартцсан ийм одоо хүмүүс өнөөдөр улсын хурал суугаад биднийг төлөөлж ийн гэдэг ингээд яриад байна шүү дээ. Өөрсдөндөө хэрэгтэй хуулийг батлаад яваад идэг. Санаачлаад дэмжиж яваад идэг. Тэр одоо авилгатай тэмцэх газар татан буулгах тухай хуулийг намын бүлэг нь одоо хилэлцээд энийг их хурлаар хилэлцэх зүйтэйгээ дэмжиж чинь гэж байна. Ийм нийгэмд өнөөдөр монголчууд бид яаж шудраг нөгөө 92 онд баталсан үндсэн хуулийнхаа дагуу хүнлэг инэрэнгүй арилсан нийгэм гэдгийг байгуулах юм бэ? Одоо би та нарт энэ эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дээр байгаа ганцхан өгүүлбэрийг уншиж заяа. Энэ 6 дугаар зүйл 6-гийн 1 дээр нэгэ заасан байна. Бусад зүйл гэж байгаа. Энэ хуулийн 4-ийн 1, 5-ийн 1 заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн хуулийн этгээдэд ийхүү чөлөөлөгдөхөөр заасан үндслэлээр нь дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэж байна. Гүйцэтгэх ажил явуулахгүй гэдгийг чинь тусгай хуулиар тусгай эрх бүхий байгууллага шийддэг ийм үйл ажиллагаа. Гэвтэл нэг жижигхэн салбар хууль гаргаж ирээд энэ хуулийн дээр гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэж одоо үг оруулж ийн гэдэг нь өөрөө нөгөө жирийн иргэдийг бол өнөөдөр мөрддөг мөшгдөг байгууллагын тоо нэмэгдсэн шүү дээ. Та нар мэдж байгаа шүү дээ. Шинжлэлийн засгийн газрын үед чинь 6 гүйцэтгэх ажлын үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага байсныг 9 болгож олон болгосон. Иргэдээ гүйцэтгэх ажил хийж мөрдөх мөшгөх нөгөө тагнах тэр төрийн байгууллагынхаа тоог нэмээд байгаа мөртлөө энэ хуулийн дээр болохоор өндөр албан тушаалтнууд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг мөрдөж мөшгөх энэ боломжийг нь хязгаарласан юм хууль тогтоомжууд хийж байна. Тэгэхээр энэ улсын их хурлын гишүүдийн ёс зүй тэр одоо манай их хурлын гишүүд ч гэсэн одоо зарим нь хэлээд байна шүү. Хүнд хэрэгтэй сайн хууль батлыг гэдэг ингээд олонд хэрэгтэй хууль батлах гэхлээр ерөөсөө явахгүй хууль нь ерөөсөө батлагддаггүй жил хойшлоод ингээд яваад байдаг. Дараагийн хурал ингээд хойшлоод байдаг. Иймэрхүү ашиг сонирхлын зөрчилтэй хууль нь болохоор бараг 1 өдөр юм 2 өдрийн дотор хилцэгдэж батлагдаад байна шүү. Одоо энэ хүмүүс чинь наадмын өмнө үндсэн хуулинд өөрчлөлт оромж гэх шиг янз бүрийн юм яриад байна. Та бүхэн сонсчлаа байх. Энэ их хурал бол өнөөдөр Монгол улсад ашигтай монголчууд бидний ашигт нийцсэн хууль санаачилж батлах чадамжгүй их хурал гэж бид өнөөдөр зарлах гэж байгаа юм. Улс төрчид нь өнөөдөр юун дээр цуглаж байна?
Ши Жинпинийг хятадын тэргүүн ирэхэд нэг бүгдээрээ бүрэн цугласан баг. Сайд дарга нарыг хэрэлцэхэд бүгдээрээ бүрэн цуглаж байгаа. Босод үед ерөөсөө байхгүй. Нөгөө нэг бусдын өмнөөс конов дардаг, мардаг нөгөө өмнөх засгийн үед, өмнөх сонгуулийн үеэр сурталчилжсэн тэр бүх юмнууд өөрсдөө давтаад хийж идэг. Давхар дээлийг тайлыг гэж ярьжсэн хүн нь одоо засгийн газар нунгууд өөрөө одоо сайд болоо суучдаг. Энэ арьцсан ном яриад энэ шүү дээ. Арьцсан намын улс төрчдийн ёс зүй өнөөдөр уландаа бүр хөлийн уланд ор байна. Тэгэхээр өнөөдөр бид нар арьцсан нам биш юм бол ардын нам юм уу гэдэг ингээд бид нар ярих гэдэг байгаа байхгүй. Ардын нам ч гэсэн адилхан. Тэгээ бид нар энэ улс төрчдийн ёс зүйгүүдийг асуудал дээр Америкийн нэгдсэн улсад нэг жирийн амьдралаа залгуулж байгаа нэгэн залуу найз нөхдүүдээрээ дамжуулаад бидэнд бас хандсан. Жишээлбэл одоо энэ намжих гэдэг байгууллага их том хорл болох гэдэг юм шиг шүү дээ. Одоо тийм сонин хэвлэл дээр ингээ хоорондоо бие бинийгээ барьж идэх нэ нөгөө нэг ар ходрог кинонд ярьж байгаа шиг одоо ингээ сонин хэвлэл дээр бие бинийгээ барьж идэх гэж яриа явж байгаа. За энэ намтай хоёр гэдэг хүнийг бид нар бүгдээрээ мэднэ. Энэ ямар хүн гэдэг юм. А энэ дээр нэг оюун эрдэнэ гэж хүн яригадаад байгаа. Би юу хэлэх гээд байгаа гэвэл Монгол улсын улс төрчдийн ёс зүй багаас ахуулаад өнөөдөр арьцсан нам ардын намыг дагаж яваа залуучуудын дунд нэг одоо яаж хуурч мэхлэх, яаж ч одоо залилахаас буцахгүй гэмт сэтгэл одоо санаатай нөхдүүд энд байна гэдгийг би хэлэх гээд байна. Жишээлбэл энэ Америкийн нэгдсэн улс сүүлийн үед та бүхэн энэ өглөөний сонин, өчигдрийн өглөөний сонин дээр энэ нэг оюун эрдэнэ гэдэг нөхөр Америкт байхдаа хүн залилааг өөрөө залилуулсан гэдэг тэр нэг залууд залилуулсан гэж яриад байгаа. Тэр залуу бидэнтэй холбогдсон. Энэ залуу болохоор энэ Монгол ардын намын одоо намзих гэдэг байгууллагын Америк дахь салбар төлөөлөгч гэх тэр хүнд тууг одоо янз бүрийн лозунг авчиж өгөөд бидний төлөө сайн ажиллаараа гэдэг ингээд явчаад өөртөө одоо 30-40 лөө очиж тэр нэг зуучилдаг байгууллага сургуультанд суралцчаад мөнгө төгрөгөө төлөөгүй ийм л асуудал юм байлаа. Тэгээд тэнд мөрөөрөө ажиллаа хийж байгаа залууг одоо Америкийн нэгдсэн улсын шүүх хурал дуудаад $500,000 нэхэмжлээд хятад өмгөөлөгч авч очичоод нөгөө хятад өмгөөлөгч нь Америкийн шүүхэд тэр Монгол залууг хятадаар загнаа зогсоод байна гэж байна. Монгол улсын одоо том Монгол ардын намын том удирдагч болох гэж байгаа энэ хүмүүс талцаж хуваагдalgүйгээр цөмөрөө бодиттой асуудал, бодиттой хамдыг гэдэг ийм уриалгыг бид нар өнөөдөр гаргаж ийн л та. Энэ одоо бүр хэрээс хитэрлээ. За тэгээ та бүхэн асуулттай бол асууж манай гишүүд одоо манай ээжүүд холбооны гишүүн Алма одоо маш олон жилийн шудраг осны төлөө тэмцэж байгаа. Машины дугуундаа хүртэл зогсоод тэмцэжсэн ийм л хүн. Өнөөдөр Монгол улсад шудрагаас гэдэг юм хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол улсад шудраг бусаар амьдардаг, хэн нэгэн хүнд бялдуучилдаг, долгомдог, аяйтал засдаг хүмүүс өнөөдөр одоо бидний хилдгээр дээшээ явдаг гэж байна. Магадгүй тэр дээшээ ч яваад байгаа юм уу, доошоо ч яваад байгаа юм. Тэр зүг чиг нь мэдэхгүй шүү дээ. Үндсэндээ бол хувь хүнийхээ хувьд дээшээ яваад байгаа юм шиг мөртлөө улс орныхоо хувьд бид нар доошоо яваад байна. Энийг ойлгомоор байна. Бид нар хэдийгээр хувьдаа эрх мэдэлтэй, хувьдаа их мөнгөтэй, хувьдаа их одоо гадаад улс оронд байшин хаустай байсан ч гэсэн улс орныхоо хувьд бид нар бүгдээрээ доошоо яваад байна гэдгийг өнөөдөр энэ улс төрчид байтугай жирийн ард иргэд бид бүгдээрээ ойлгомоор шүү. 16 оны сонгуультай хариуцлагатай хандмаар байна. 16 оны сонгуулийн бэлтгэл ажил эхэлж ийн гэдэг энэ улс төрийн намууд ч одоо худлаа ярьдаг юм яриад эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ байдлыг одоо яах юм бэ? Яаж зогсоох юм бэ? Энэ 15 онд биднэрт ер нь баярлаад авах шаардлага байна уу? Одоо нөгөө морь зөрөө уяал одоо ийш тийш айр цагаа гэж одоо бүгдээрээ нөгөө өнөөдрийнхөө жаргалд умбаад маргаашийнхаа зовлон анзаарахгүй яваад байна гэдгийг л манай энэ хөдөлгөөний зүгээс дахин сануулах гээд байгаа маа. За. Өмнө нь хилхэн багт хийх бас нэг юм зүйл яаж гэсэн дээр одоо хилхэн багт хийх хугацаанд яг энэ зөвхөн нэгтгэх юм хэлбэр яг юу хийсэн бэ? Өмнө нь асуудал бас нэг зүйл яаж гэсэн угаасаа одоо бас төрчдийн ёс зүй асуудал аль дээрээс нь тавилаад хэлсэн шүү дээ. Энэ дээр танайхан яг юу хийсэн бэ? Чи нөгөө жаад гин гарч ирэх хилхэн багт. Манайхан юу хийсэн бэ гэж бид нар чадах юм аа хийж байгаа. Бид нар бол төрийн бас байгууллага шүү дээ. А төрийн бас байгууллага гэдэг бол юмыг санаачлан судална. Манай төрийн бас байгууллага илүү судалгаан дээр ажиллаж байгаа. Тэгээ бид сонгогч чанагч иргэн гэдэг ийм статусыг бий болгохын төлөө сонгуулийн хуулинд одоо саналаа өгөх гээд ажиллаж байгаа юм. За сонгуулийн хууль гэдэг юм өнөөдөр хаалттай байгаад байна. Яг одоо таны асуултад холбогдуулаад бид нар бас
Энэ бурмаа гэж түрүү хэлсэн тийм ээ. Бурмаа гişүүн давхар дээлээ тайлгаж орилж өөрөө давхар дээлтээс утсан. Одоо халуучихгүй л байгаа юм байна та. А энэ хүн сонгуулийн хуулийг санаачлаа сууж байгаа юм. Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг даргалж байгаа. Тэгээ энэ хүнээс бид нар сонгуулийнхаа хуулийн төслийг өгөөч. Улс төрийн намын хуулийн төслийг өгөөч. Энэ нөгөө ард түмэнд ил тод нээлттэй байх ёстой сонгуулийн хууль, улс төрийн намын тухай хууль өнөөдөр нууцлаг байдлаар явагдаад байгаа юм. Тэгээ бид бол одоо энэ аль болохоор улсын хурлын гишүүд, аль болохоор энэ төрийн их мэдлэлтнүүдэд одоо албан бичих шаардлага хүргүүлээд хариу авах мэтээр ингээд ажиллаж байна. За бид өнгөрсөн хугацаанд хууль зүйн яамд хандаж төрийн байгууллага албан тушаалтны буруу үйл ажиллагааны улмаас иргэд аж ахуй нэгж байгууллагуудад учирсан одоо хохирлыг төсвөөс гаргасан баримтыг шаардж авсан. Өөрөөр хэлэх юм бол өнгөрсөн одоо 2008 оноос хойш 14 оны хугацаанд нийтдээ 624 этгээдэд 39.5 тэрбум төгрөгийг одоо олгоцсон байж байгаа. Бид нар энийг гаргуулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо хэн нэгэн хүнийг үнэлэлгүйгээр ажлаас алцдаг шүү дээ. Төрийн албан агчийг. Тэгээд нөгөө хүний шүүгтэж явсаар хагаад тэр үнэлэлгүй халагдсан тогтоогдоод ажилд нь эргүүлж томилоод ажилгүй байсан хугацааны цалинг нь олгоё гэж шийдэж байгаа. Би хамгийн тодорхой жишээ ярьдаг тийм ээ. Алтан сайд хамгийн сүүлд сайд байхдаа одоо бэлэгтгээд хүнийг цагдаагийн ерхий газрын дараагаас нь огцруулсан. Цагдаагийн ерхий газрын дарга бэлэгт огцорсон энэ үед Баатаржив гэдэг хүн дарга хийжсэн. Бэлэгт яасан гэхлээр шүүхээр явсаар хагаад ажилгүй байсан одоо үнэлэлгүйгээр ажлаас салгагдсан юм байна. Ажилгүй байсан хугацааны 3 сая төгрөгийн цалин бэлэгтэд олгоё гэж шийдвэр гаргацсан. Өөрөөр хэлэх юм бол цагдаагийн ерхий газрын дарга гэдэг албан тушаал дээр 2 хүн зэрэг цалинжсан. Энэ цалингийн зөрүүг хэн төлөх ёстой вэ? Өнөөдөр төсвөөс төлчөөд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ манай хүсэл зорилгоо нэгтгэхийн хөдөлгөөн бол иймэрхүү зүйлүүд дээр ажиллаж байгаа. Бид нар тасралтгүй ажиллаж байна. Хүн хүч, нөгөө боловсон хүчин, мөнгө санхүү, материалын одоо хязгаарлагдмал нөхцөл байдал биднэрт үнэхээр саад болж байна. Бид нар нэг сардаа нэг удаа хэвлэлийн урал хийх боломж олдох юм. Яг гэвэл манай гишүүд мөнгө цуглуулж хагаад одоо байрныхаа түрээс одоо ганц нэг ажилчны цалин ч гэдэг юм уу тийм ээ. Хэвлэлийн хурал өнөөдөр 150 сая төгрөг шүү дээ. Тэгэхээр бид нар телевиз радиод ярьцлага өгөх гэхээр бас нөгөө тарифын дийлэхгүй маа үнэхээр. Тэгэхээр иймэрхүү байдлаас болоод бидний үйл ажиллагаа бол Facebook, Twitter-ээр бол явж байгаа. Тэгээ энэ дээр одоо сэтгүүлч та бүхний дэмжлэг үнэхээр хэрэгтэй байна гэдгийг би дахиж хэлмээр. За та бүхэн дээр амрыг айлтгая. За сая манай тэргүй ярьлаа. Манай хөдөлгөөн бол ерөөсөө тасралтгүй ажиллагаа явуулдаг. За энд би өөрийнхөө үзэл бодлоор юу хэлэх гэж байна вэ? Улсын хурлын гишүүдийн ёс зүй гэдэг одоо өнөөдөр автагдсныг одоо бүр албан ёсоор дахин давтаж хэлмээр байна. Тэр хурал дээр уцаар яриа сууж байна. Тэр хурал дээр хэрэгжиж байна. Хурал дээр одоо хурал гараа боцолцуулж байна. Арх уугаад ирж байна. Энэ бол маш том алдаа. Иргэд бид нар энэ хүмүүсийг итгэж сонгосон. Иргэд бид нар одоо хариуцлага тооцох ёстой. Энэ бол бидний иргэд бидний үндсэн үүрэг. За жишээлбэл энэ дээр үед энэ их хурлын гишүүдийг жалга домнаас гарсан малчин тариалан ч одоо ойдчин энэ төргээд маш их шүүмжиж байгаа тэг сонгохоо болцсон шүү дээ. Тэр хүмүүсийн үед одоо яадаг байсан гэвэл ийм хуулийг ард түмнээрээ хилцүүлээд энэ нь буруу зөв гэд амьдралд нийцүүлнэ гэд эцсийн эцэст батлаад гаргадаг байсан. Өнөөдөр бол ерөөсөө энэ гарч байгаа хуулиуд бол эдгээр хүмүүсийн ашиг сонирхлын зөрчдөөс гарч байгаа хуулиуд гэж би хувьдаа дүгнэж байна. Энд ард иргэдээс асууж байгаа ямар ч хууль байхгүй. Ямар ч одоо хилцүүлэг байхгүй. Тэгээд дандаа баярын өмнө бэлтэн одоо энэ улсын их хурл энэ баярын өмнө одоо 10 хоног үдсэл гэж байна. Одоо энэгээр нөгөө үлдсэн 30-аад хууль батлагдаагүй гэж одоо уржигтэр телевизүүдийн мэдээгээр явж байгаа шиг байлаа. 4 хууль батлсан гэж. Энэ хүмүүс ажиллаа хийсэн юм уу? Тэгээд ягаад цалин аваад байгаа юм? Ягаад татвар төлөгчдийн мөнгийг ингэж уул үндэсгүй сороод байгаа юм? Энд ч л одоо бид нар бухимдж штэ. Дараагийн нэг асуудал. Юу вэ гэвэл энэ гишүүдийн санаачид баталж байгаа хууль иргэд бид нар ард түмний амьдрал хөрсөн дээр буухгүй хуулиудыг баталж байна.
За нэг ийм хууль гарахандээ гэд ингээд нөгөөдхийн сонсоод яаж ч нөгөө хууль нь сар болохгүй, жил болохгүй өөрчлөгдөж байна. Гэхдээ их хурлын гишүүд нь энэ хуулийг мэдэхгүй янз бүрийн одоо амьдралд хэрэгжихгүй хууль батлах нь зөв юм уу? Бид нар хуулиа иргэд хэрэгжүүлэхгүй явж байна. Хэн хууль хэрэгжүүлэхгүй байгаа юм? Улсын их хурлд өөрсдөө гишүүд нь хуулиа хэрэгжүүлж чадахгүй байна. Хуулиа мэдхгүйгээр баталж байгаа хүмүүсээ хууль хэрэгжүүлж яах гэж яаж үздэг юм? Энэ бүхнийг одоо надаас илүү та бүхэн энэ боловсралтай хүмүүс одоо мэдж байгаа. Ийм учраас энэ ард түмэндээ ойрхон хэрэгжүүлэхэд хялбар амархан хуулиуд биднэрт хэрэгтэй байна. Зүгээр одоо хуулийн тоо өгсөд байдаг. Өөрөөр хэлбэл хэрэгцээгүй хуулийг үйлдвэрлэн гаргаж байна. Үйлдвэрлэн гэдэг чинь юу юм? Талхын 1000-аар саяар нь үйлдвэрч иргэдэд хүргэдэг. Тэгвэл хэрэгцээгүй тийм хуулиуд одоо шууд үйлдвэрлэгдээд гарчна гэж би үзэж байгаа. Уг нь бол бодлогоор, санаачлагаар хүмүүсийн одоо дэмжлэгээр хууль батлагдах ёстой гэж иргэний хувьд би үздэг. Ийм асуудал одоо гаргаж болохгүй. Ер нь одоо энэ их хурлын гишүүдийн ёс зүй бол үнэхээр одоо уламд гიშгдсэн байна. Зүгээр гудамжинд яваад жирийн одоо ард иргэдээс 7 дор ухамсартай байж шүү дээ. Ууцыгээд ууздаггүй, уцтаа дутсан авдаггүй. Их хурлын дарга нь ерөнхийлөгч нь ерөнхий сайд нь алтан бичиг явуулаад өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байна гэж та нар боддоо. Бидэрт одоо иргэдээ санал гомдол өдөр болгоо ирдэг. Бид нар тэр хүмүүст одоо тийшээ хандна, ийшээ хандна гэж хэлдэг. Хариу өгөхгүй. Ерөөсө хариу өгдөггүй. Тэгээ иргэдтэй хариу өгдөггүй их хурлын гишүүдийг одоо бид нар дахин одоо ерөн сонгомооргүй байна. Одоо ерөөсө сонгуульд сурталчилгаа гүн яваад эхэлжлээ шүү дээ. Энийг одоо ард иргэд ухамсарлах хэрэгтэй байна. Энэ хүмүүсийг одоо илүү дутуу зарж байгаа мөнгөний тооцоо, өнгөрсөн бондууд, одоо тэр 40 сая долларын зээл, тэр нууцаар хийж байгаа гэрээгээд бид нар яриад байвал маш их бухимдал байна л да. Энэний төлөө иргэний байгууллагууд одоо зөндөө юм хийж байна. Тийм учраас одоо энэ их хурлын гишүүдтэй одоо хариуцлага тооцох болсон. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй хууль баталтгаа болцгоо ашиг сонирхлын зөрчилтэй их хурлын гишүүд одоо өөртөө ухамсараар татгалзуул яадаг юм. Энэ их хурлыг таравал яадаг юм. Хэрэг би их хурлын гишүүн байсан бодвол ичнэ. Эдэрт ичгнүүр гэж одоо байхгүй болсон байна. Ийм учраас одоо бид нар энэ үйл ажиллагаагаа манай иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллага хүсэл зорилгоо нэвтрэх үндэсний хөтөлбөр тасралтгүй явуулнаа. Бид нар хизээ эмх цэгцэнтэй орно уу? Ард иргэд ойлгоно уу? Хүмүүс ухамсартай болно уу? Хизээ гишүүд нь ард иргэдийнхаа төлөө ажиж чаддаг болтол бид нар үгээ хэлнэ. Баярлалаа. За тэгэхээр хүсэл зорилгоо нэвтрэх хөтөлбөрөөс бас нэг ажлыг та бүхэн бас санагдуулж ажиллаж байгаа. Тэгэхээр утгагүй сонгуулийн хууль батлагдана. Тэгээ сонгуулийн хуулинд бид нар манай хөтөлбөрөөс энэ сонгогч хэмжээ үнэмлэх гэж зүйлийг санаачилж хөтөлбөр болгож оруулмаар байгаа. Энэ ямар учиртай юм гэхээр энэ үнэмлэхийг сонгуулийн өмнө ард иргэдэд хороо дамжуулаад тараагддаг. Энэ тараасан үнэмлэхээр сонгуульд оролцох хэрэгтэй байна. Орсон сонгогч энэ үнэмлэхээр нэг өдөр сонгуульдаа орчоод тэгээд энэ үнэмлэх хэрэггүй болдог. Тэгэхээр энэ бол тэр хүн тэр өдөртөө энэ үнэмлэхийг ашиглаад хайж яана гэсэн. Тэгэхээр бид нар юу гэж байгаа гэхээр энэ бол сонгогч иргэн маань өөрөө сонгосон хүнийхээ төлөө дараа нь тэр хүнээс хариуцлага нэгтгэдэг байх. Тэр хүний хяндаг байх. Энэ үнэлгээр олон дахин ашиглах юм сонгох хэмжээ үнэлгээ санаачтай. 4 жил сонгуулиа өгсөн хүн 4 жил нөгөө их хурлын гишүүн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн гишүүнээ өөрсдөө хянаж тэднэртэйгээ уулзаж би өнөөдөр чамайг сонгосон би чиний төлөө саналаа өгсөн одоо чи яг ард иргэдэд ийм ажил ингэж санаачиж оруулмаар байна өөрийнхөө дуу хоолойг тэр их хурлын гишүүн гэдэг нь төлөөлөгчдөд хүргэдэг ийм үнэмлэхийг санаачиж оруулж байгаа. Тэгэхээр энэ олон сонгуул байна л да. Их хурлын сонгуул байна, орон нутгийн сонгуул байна, ерөнхийлөгчийн сонгуул байна. Энэ олон сонгуульд олон дахин үнэмлэх үйлдвэрлэж ард иргэдэд тарааж яснаас дараа нь дахин сонгуул өгөөд мөн тэр иргэн өөрийнхөө итгэх сонгуулийн итгэх санаачлага итгэвтэй оролцсоныгоо бас тэрүүгээр үнэлүүлдэг. Төрийн байгууллагууд энэ үнэмлэхээр орж ямар нэгэн асуудлыг дэвшүүлдэг тийм байлгамаар байна.
ингэж сонгуул болсноороо сонгуулийн эрс нэгдүгээрт нэмэгдэж байгаа. Хоёрдугаар сонгуульд өрсөлдөөд ялсан хүн одоо иргэдтэйгээ уулзахад бас их төхөн болж байгаа. Иргэд нь өөрсдөө тэр сонгосон хүндээ бас асуудал дэвшүүлэх боломжтой болж байгаа. Энэ бол одоо иргэдийн төлөө бас авч хэрэгжүүлэх энэ бидний санаачлагыг бас оруулах бахаа гэж бодож байна. Ялангуяа нөгөө сонгуулийн хууль санаачлаад ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бурман гишүүнд бас энэ бидний санаачлагыг бас энэ хуулинд бас оруулж өгнө үү гэж бас хүсэж байна. За тэгээд эцсийн хэлэхэд би бол хуульч одоо эрхцүүч хүн. Тэгээд нийт хуульчтай хандаад би одоо дахиад уриалмаар шудраг байцгаа юм та. Энэ хуульч хүн чинь шудраг осны манаа авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэ хуульчт маань бол үнэхээр хувилдаанд өрчснөөрөө энэ Монгол улсын одоо энэ дотоод зохион байгуулалт үндсэндээ алдагдчихлаа гэж хэлмээр байна. Тэгээд би та бүхэнд яг адилхан уриалгах дэвшүүлж байна. Сэтгүүлчтэй шудраг байгаа чи. Бас шудраг үннийг мэдээлээч. Баримт нотлохотой мэдээлээч. Одоо энэ улс төрчдөд улс төрийн үеэр юу хүнд ордог вэ? Сэтгүүл зүйн салбар маш хүнд орж хөдөлгөөнд ордог. Энэ олон телевиз, радио, сонин, вебсайт энэ олон сэтгүүлчд өнөөдөр одоо арай ядан цалин одоо мөнгө авч чадахгүй явж байгаад сонгуульд өгөхлөөр бүгдээр ажилтаа болоод бүгдээр маш их хөдөлгөөнд ордог. Энэ бол гарцааг үнэн шүү дээ. Тэгэхээр энэ бидний энэ сонгуульд өгөхөөл итгэвчдэг, сонгуульд өгөхөөл саналаа худалдах энэ итгэвчил маань эх орныхоо эсрэг хийж байгаа үйлдэл гэдгийг хүн болгоо ойлгооч. Хүн болгоо шудраг үнний төлөө нэгдээч, эх орныхоо төлөө нэгдээч. Монголоос өнөөдөр 16,000 орчим төрийн өмс байгуулалт хуваагдсан байна. 22 намд хуваагдсан байна. 25 болцсон уу одоо нам? 25 улс төрийн нам. Дээрээс нь 4 шашин. Тэгээ одоо нөгөө 400 тонны нутгийн зөвлөлд ингээд бид нар нөгөө Чингис хааны үеийнхаар ярих юм бол маш олон овг аймагуудад хуваагдчихад байна шүү дээ. Үзэл бодлороо, нутаг дэвсгэрээрээ, итгэл үнэмшлээрээ тэгээ ерөөсөө хэрүүл хийгээд идэх ерөөс. Их хурламж хурлаа хийж чаддгүй, чөлөөт бүхий холбоо хурлаа хийж чаддгүй, хөл өмгийн холбооч одоо удирдлагаа сонгож чаддгүй. Ерөөсөө Монголд энэ засаглалын хямрал болчиход байна шүү дээ. Бидний өнөөдөр залилж бидний их орныг худалдах гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд бидний төлөөлөл болж гарч ирчээд байна шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг Монгол залуу хүн болгон өнөөдөр энэ цагаас ойлгох ёстой. Та бүхэн бол бүгдээрээ залуучууд байна. Би одоо сэтгүүлч та бүхэндээ хандаад хэлмээр байна. Дээрээс нь 25 дахь телевизийн 2 дугаар суугийн энэ шууд ярилцлагыг сонсож байгаа бүх монголчуудаа хандж хэлмээр байна. Одоо ухаараач. Энд чинь болохоо боллоо шүү дээ. Монгол улсын газар нутгийг гадаадын улс орнууд дуудлага худалдаагаар бие биендээ зараад байна шүү дээ. Яагаад бид нар чимээгүй суугаад байх хэвтэй? Бидний дээр гараад ирсэн гэдэг байгаа хитэн лоовэрчд чинь өөрсөндөө ашигтай хууль санаачлаад байна шүү дээ. Тэгээд энэ хууль санаачилдаг эрх мэдлийн төлөө хамаг мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс нь хоорондоо хөлөөж хилцээд арилцаад байдаг. Сонин хэвлэлээр сонгуульд өгөхлөөр бие биенийхээ муу муухайг дэлгээд бүгдээрээ гэмт хэрэгтэн болчдөг үстэй. Энэ хуулийн байгууллагын ягаан ажил хийдэг вэ? Сонгуульд өгөхөд ирэхлээр сонин гаргаад унших болгон сонингийн нүүр болгон дээр гэмт хэрэгэн шинжтэй мэдээлэл байгаа байхгүй. Тэр гишүүн тийм юм залилчжээ, тэр нэр дэвшигч тийм тэдэн төгрөг завшсан байна гэдэг ингээд. Одоо бид нар энийг эцээ хүртэл явнаа. Бид нар одоо сая Тэмүүжингийн шинжилэл гэж та бүхэн мэдж байгаа бох. Тэмүүжингийн шинжилэл 1 жил болоод 2 жил болоод нурцсан. Энэ хооронд улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан. Хүмүүсийн нэр хаяг цол өөрчлөлгөөс өсвөлээд маш их зардал гарсан. Энэ хохирлыг хэн хариуцах ёстой юм? Нэг Үлгэрийн Баатар шиг супер баатар гарч ирэл Монгол улсаар тоглож байгаа яваад өгчдөг ийм хэврэг засаглалтай ийм хэврэг тогтолцоотой Монгол улс цаашаа яаж бид нар гадаад бодлогоо тодорхойлох юм бэ? Тийм учраас Монгол улсынхаа өнөөгийн нөхцөл байдал санаа зовж байгаа хүн болгон энэ хүсэл зорилгоо нэгдэх хөдөлгөөнд ирээд үйл ажиллагаатай танилцаач. Биднийг дэмжээч. Бид одоо 9 сарын 10-нд ард түмний одоо их хурал гэж юм зохион байгуулах гэж байна. Одоо 21 аймгаар тойрч их орны төлөө халуун яриагаад уулзалт зохион байгуулах гэж байна. Чөлөөт ярьцлага. Тэгэхээр энэ мэдээллийг авсан хүмүүс одоо бидэнд хандаад бидэнтэй нэгдээч. Та бүхэн ч гэсэн мэдээлэл цааш нь түгээхдээ одоо тэр редактор одоо тэр захирал даргынхаа цензурт орлогоогоор ямар нэгэн байдлаар бидний энэ мэдээллийг дамжуулж өгөөч гэдгийг л одоо хичээнгүйлээ үсэ.
Тэгээ бидэнд олдож байгаа цаг хийж байгаа үйл ажиллагаа ерөөсөө энэ 30 минутанд одоо багтаж байгаа. Тийм учраас одоо бид аль болохоор одоо сошиал медиаг ашиглаж та бүхэнтэй холбоотой байхыг хичээж байгаа. Тэгээ үнэхээр одоо Монгол улсын одоо өнөөгийн хувьд заа монголчууд биднийг нэгдэхийг шаардж шүү. Ялангуяа залуучууд биднийг нэгдэж эх орныхоо төлөө зоригтой, ухаантай, эв нэгдэлтэй одоо дайчин шаргууд тэмцэхийг шаардж байна гэдгийг би дахин хэлмээр байна. За ингээ анхаарал тавьсан бодлоо баярлалаа. Удахгүй бид нараас дахиад мэдээлэл хийнэ. Тэр 21 аймгаар тойрхож байгаа тухайгаа мөн одоо төрийн албаагчдаас бол тохирсон охирлын нэхэмжлэх тухай мэдээлэл хийнэ. За